Hey. Hi vlog. What's up, vlog? Hey guys, welcome back to Sarah's YouTube channel today. But What yeah. like a cool problem to have. No, yeah, yeah. Cool, like, like it was like these are like my friends. Just Yeah, Never thought about it that way. That's awesome. it's such an interesting concept because like The store right next to it. Yeah. Cut all these so that we can have like We have our next word. If you need to come closer, you can too. Our next word is generous. Generous. Say it one more time. Generous. Generous. have any of you ever received a But Yahweh says, stand on your right foot. And now right foot. Alright, I know. Reach the sky. Yahweh says, hips. Yahweh says, touch your knuckles. Alright. Yahweh says, clap 3 times. the person that he loved the most to love you. So this is how we know what love is. За өглөөний тэр сешн болон өглөөний хэсэг эхний хэсэг маань дуусчихсан. Тэгээ одоо хоёр дахь хэсэг рүүгээ орчихсон. Тэгээд одоо өдрийн нэг цаг өнгөрч байна уу? 2 цаг болж байна. Тэгээд тэгээ саяхан өдрийн хоол эндээ дуусчихсан. Тэгээ өдрийн хоол гойсон. За тэгээд юу ч гэсэн амар хөөрхөн байна. Хүүхдүүд амар хөөрхөн юм байна. Хүүхдүүд бүр үнэхээр хөөрхөн. Adorable. Тэгээд хичээл заасаар байна. Тэгээд удахгүй тавхахаа. Тэгээд дуусахад нь л тийм да. She's not here. She's in the bathroom, but that is. Яа, миний нүур бүр амар цагаан. Ингээ би яаж байгаа цагаанаар кремдсэн. Борлохгүй тултад ингээл кремдсэн. Тэр яг вэ. За тэгээд ингээ завхан зэрсэж гисэн одоо энэ MI винтрийн өмссөн. Тэгээд гэтээ гадаад хүмүүс энийг хараад бол амар юм эерэг сэтгэлтэйсэн. Амар гоё комент хэлсэн. Тэгээ сая дууслаа. Манай хичээлд сая дууслаа. Тэгээд одоо нэг 4 5 болж байгаа бах. Тэгээ буцаа гарах гэж байна. Тэгээд зочд бодол дээрээ байгаа байхгүй одоо тэгээд зочд бодлоосоо буцаа гарна. Тэгээд орой хоол идэх байх. Гэхдээ одоо яг хаашаа гарах гэж байгаа юм би мэдэхгүй байна. Тэгээд яа. Гоё шүү. Найрал их хүрлээ сая зүгээр. Найрал жоохон хурж хагаад. Тэгээ зөндөө хүмүүстэй танилцлаа. Захангийн тэгээд эмаюг бас ингэж хажуугаараас сурцлаа. 10 жилийн хүмүүстэй дандаа нөгөө их сургууль одоо хаашаа сурах уу гэл амар их асууж байгаа хүмүүс зөндөө байсан. Тэгээд би Монгол болохоор ингэ надтай амар ярах хүсэлтэй гэх юм уу. Тэгээд хөөрхөн олон хүмүүстэй танилцаад
Тэгээ гоё ясан. Not like walking near. I think I've like driven by that way. Бүгдээрээ нэг хаашаа явах гэж байгаагаа мэдгүй. But like right Яваад standing байна да. from here, it was very long. Манай лидер л зүгээр ахлаал явчихсан л та. Гэтэ бид So I bet хаашаа явах гэж байгаагаа. you went to the falls. So Аноо. Тэ яа энэ цахан гоё гас тэнгэр мэнгэр наас. Амар нааштай манай. Амар нааштай. Цахангийн хэлээстэй нөгөө алдартай хатгын тэнгэр уул гэж байдсан тийм. Climbing, we are hiking. Yeah, we are hiking. Yeah, it's not easy. Тэгээд энэ хатгын тэнгэр уул гэдэг. Тэгээд энэ хатгын тэнгэр уул kind of like religious. Тэгээд энийг тагтаг гэсэн. Энэ уула тагтагч гэлөө яадаг ч гэлээ 5 жил тутам тагтаг тийм төвхтэй гэсэн. Тэгтээ бид нар таахгүй л тий. Ингээ харсан чинь араа нөгөө талд нь үнэхээр гоё харагд. Ингээл улаастай манайхаа. Ингээл улаастай. Харагдаж байна. Гоё харагд. Энэ view нь амар гоё харагд. За бид нэр энэ чинь ингээ гараад ирсэн. Гэсэн чинь гол гарах Like their own little neighborhoods. You're so good at it. Once you see it all together, you're kind of like, dang, yeah. Энэ талд ингээд гол саяны миний харуулсан. Тэгээд энэ талд болохоор нэг хот. Амар хот харагдаж байна. Ямар гарагчсан уул мол. Яа тэнгэр бүр амар гарагдах юм. Гараад ирлээ. Мэдгүй энэ яг ямар утгатай мэдгүй байна уу? Йоо, үзэмж нь бол үнэхээр гоё юм уу? Чинээс зүгээр юм харах чинь амар гоё юм биш үү? Амар гоё юм. Амар уулархах юм аа. Өндөрлөгт байрладаг газар л таа. What are they doing? What girls? Something bad. There's just Pigeons. ton of pigeons. They like eating. Pigeons are always up to something bad. Yeah, but there's like so many of them. Oh, he's up to something bad. You're bad. Pigeons are basically Timu. rats. I can tell. Basically. Timu. They are. Timu. Timu. that? Timu means really? Really? Timu. Wow. Энэ тал нь амар гоё. Үзэмжтэй байна. Yeah. Be real careful. Yeah, you don't want anybody to walk through right there. Энэ голыг одоо юу гэж нэрлэх юм бол пүү ямар олон хүмүүс юм. Амар олон хүмүүс кемпинг. Үнэхээр гоё хэрэгчээ шүү. Hey, don't get after me for using the correct language. Which is like so sad. Yeah, rarely something actually goes after a whale. And you're just like chilling. Need a candle. That's true. That's true. I love to think of animals' perspective. What is the worst animal that you could be? Oh my gosh. So many. A mouse. A mouse?
And a male anglerfish. Like a fly or something. Like those fly. flies that live in like the beach. Oh, like a fruit fly. Oh. Whoa! Okay, well, this angle right here, I just literally got a picture of the eagle, the shrine, and the mountains in the background. Oh my god. The cumulonimbus. Сааны юмс. Уулаасаа буугаад ирчихсэн. Буугаад явж байна. Тэгээд одоо хаашаа явах юм мэдэхгүй. Тэгээд юу гэсэн бэлсэн юм дээ. Наа амар уул гарах туртай юм шиг. I mean, Alright. 3 is score. Би ерөөсөө ингээ бодлоо, өөрийгөө амар бодлоо. Тэгсэн чинь би салхин зохиолсон юм шиг. Гинт амар ингээд ямар ч утаа байхгүй н хотод ингээд ирээд тэгээд салхин зохиолоо. Тэгээд би амар ингээд юм sleepy ингээд унтмаар юм шиг ингээд санагдаад. Тэгээ үнэхээр л ингээл зүгээр л ингээд унтчмаар л юм шиг санагдаад ерөөсөө л ингээ өчигдөр ч гэсэн яг тийм байсан. Өнөөдөр ч гэсэн яг ингээ тийм байсан. Амарсан ингээ ядраагүй ядарсан feelings ингээ байхгүй мөртлөө ингээд уулал шүн ингээ 7 цаг унтаад байгаа байхгүй 8 цаг унтаад байгаа. Тэгсээр ингээ өглөөс ихтэй жоохон ядралттай ингээд сэрж мэрээ. Тэгээд би бодохдоо ерөөсөө салхинд л зохиолсон юм шиг байна. Тэгээд одоо бид нэр дэнер лүгээ явж байна. Орой хоолой идэх гэж байна. Яг нөгөө өчигдрийн байсан газартаа орой хоолой идэх гэж байгаа. Тэгээд та нарт нэх ингээл амар харуулаад байгаа онцгой зүйл ингээ байхгүй байх гэд би бодсон. Динраа идчихэд бид нар яг өчигдрийн шиг бас ярилцаад яг өчигдрийн шиг. We'll still go to the other restaurant. Яг нөгөө орой хоолой идээс дуусныхаа дараа буцаа зочид бол руугаа яваа. Тэгээ гоё ярилцаа. Тэгээ дуусгахаа. За кафе өчигдрийн тэр кафенд орой хоолой идэхэд болчихлоо. Бид нэр одоо өөр гоё ресторан руу очоод тэгээ орой хоолой идэхээр явах гэж байна. Өөр ресторан руу очоо. Like in California, you would see like salmon. Whoa. Which is unreal. I'm sorry. I'm gonna go. Гүүрээр алхаж байна. Энэ яг ямар гүүр гэдэг юм болоо. За юу ч гэсэн гүүрээр алхаж байна. Тэгээ гүүрээр алхаа тэгээ ресторан руу гарах юм шиг. You're walking and you feel your leg thud up against something. And you're like, the first time I reached out to rapid, and I don't know about you. Earliest time. We just on the drive, California. Ресторан гэж хийсэн хэвээр буруу зүйл байна хаа. Тэг мартаарай ха. Ресторан биш зүгээр гоё зоогийн газар. Энэ гэхдээ аюу гоё хоолтой. Тэг нэрэн гэсэн гоё хоолтой. Бид нар нөгөө өдөр ингээд идсэн хоол маань энэ газраас ахгүй юу тэгээд Talking. She's like, you should get Brooke Anderson to be your mentor. And I was like, oh, I know. Yeah, she said that to me. Video is join. She loves it. I'm a boy. I miss her. She was like one of the best bosses I've ever had. Би бүр амар идчихлээ. Гиз бүр дүүрчлээ. Still ингээд амар гоё нартай байгаа л. Арай болсон юм. Ministry, but I love how you guys just like had a good attitude, made the most of it, and still made it ministry. And I'm sure those. Hashtag not life. Yeah, that's true. Yeah, that's like that makes so much sense. Shoot, we should have had you play the whole thing. No, thank you, Ali. If I would have done that, I would have. Awesome, guys. Okay, let's hear from our group that went from house to house. Бидний өдөр гişүний
11 хүртэл үргэлжилдэг. That is such a marriage. За нөгөө төлөө өдөр байна. Өглөөний цагаан уучаад тэгээд бид нар цуглаан дуугаа явна. Тэгээд цуглаан дуугаа явахаас өмнө бас бид нар залбирч юу яагаад залбирна гэж бодож байна. Who was that one guy? The guy who was like Өглөөний хоол. the guy who was like, it's only the Romans. 11 цуглаантай. Тэгээд Good morning. Good morning. Wow. Yum. Good morning. What? Or Oh, someone says Well, yeah, but like. every time I'm struggling, you didn't understand. Амар сонирхолтой амттай. Завхрын хийдэг амттай. So we're going together. They're praying, so Цоглаантай ирсэн байна. You know, they heard the stats that there's less than 2% of Christians here in Mongolia. And they recognize that that is not acceptable in 2026, that there's less than 2%. Their heart was deeply burdened for the people here. Today I'm just going to share a little bit about what the Lord has done in my life. And I'm going to have my wonderful friend translate for me. Yay! When I think of my testimony, I think of a verse from the Bible. And it's so simple, but I think it sums it up perfectly. It's John 3:16. Yes. For God so loved the world that while we were sinners, He sent His Son to die for us that we may have eternal life. Amen. Even though me alone, I wasn't worthy enough to be saved, but God still saved me. to Mongolia. За тэгээд түрүү хэлсэнчлэн манай баг болохоор зэрэг Америк гэх аз холын орноос энэ хүртэл яваад ханаг зэрэг ирсэн байна. We came here not only to spread the gospel, but also to encourage you guys. За тэгээд энэ дэрэгтэй болохоор зэрэг бид нар хараахан сайн мэдээ сонсоогүй хүмүүст бас сайн мэдээг дуулгая. Нөгөөдөөр юу вэ гэхээр зэрэг энэ сайн мэдээ сонсож хүлээж авсан хүмүүсээ урамшуулсан босгоё гэдэг зорилготой ирсэн юм шүү. And that's really what I want to speak about today, is to encourage you in your walk in Christ. Тэгэхээр энд байгаа хүмүүс та бүхний тийм үү? Ахын дүүс та бүхнийгээ Христ дотор та амьдарч алхаж байхдаа үнхээр зүрх зөрчтэй байгаасай гэдэгтээ би урамшуулахыг өнөөдөр хүсэж байна. We know Jesus and we know the gospel. We have to hold it close to us.
За энэ дээр Еврей номын бичигч юу гэж хэлж байгаа гэхээр бид хэдийнэ Есүс Христийг мэддэг болсон тийм хүмүүсийн хувьд түүнийг өөртөө ойр байлгахаар хичээх ёстой юм гэж. And love for us, can we love him more? Тэгээ Есүс Христийн гэсэндээ таныг хайрлах хайр ямар өргөн, өөдөн, гүнзгий болохыг тийм ойлгохын хэрээр та өөрчлөгддөг гэсэн. Since the Bible teaches us that God is love, the more that we understand who he is, the more we can love not only one another, but him himself. Библи тодорхойлж хэлэхдээ юу вэ? Бурхан бол хайр юм аа гэж. Тэгээ хайрыг бурхнаас тодорхойлсон шүү дээ. Тэгэхээр тэр хайр нь юу юм бэ гэдгийг бид нар улам илүү мэдхийн хэрээр бусдыг болоод өөрийгөө тийм хайрлах боломжтой болдог. And to close it out, I want to talk about a story from the Gospel of Matthew. За тэгээд одоо бид нэр цуглаалаад харчихсан байна. Тэгээд ер нь амар хэм болж ижил хаваа. Тэгээд одоо буцаа явах гэж юм да. Буцаад шиндаа суугаад. Amazing, beautiful translator. Хамгийн сүүлдөө залбираад зөндөө залбираад хүмүүсийн төлөө зөндөө залбираад хүмүүсийн идэвхрлийн төлөө тэгээд бурханыг хүлээж тэр зүгс ингээд хүн болгон дээр ингээд ер нь л ингээд манай багийнхаа ингээд нөгөө хуваагдаад тэгээд хүн болгон дээр ингээд залбирсан гэсэн үг. Тэгээд орчуулж өгсөн. Are you guys hungry? Yes. I'm actually hungry. I'm hungry too. Үнэхээр өсний өдөр болж бүр амар гоё өнгөрч байна. Одоо ч 1:30 болж байгаа юм байна. Өдрийн 1:30 болсон байна. Энд ч өглөөний 1:11 өнгөрөөгөөд жоохон өнгөрөөгөөд ирсэн. Тэгээд You're gonna go and then go, oh, I was like, perfect. And then I was like, perfect, I'm gonna figure out what I'm studying while you're teaching. за би өдрийн хоолндоо кимчижийг идэж байна. Мама. Идэж байна. So we're gonna play charades again. Remember the little wheel? We're playing that. We're playing. Awesome. Do we want to do all the teams? Like not everyone at the same time and whoever does it first? Was born as a baby, grew up, Яг and бид шиг Есүс одоо бурхан яг л бид шиг жоох хүүхэд болсон. би уул нь 16 нас хүртэл болсон. Харин манай гэрэл яг бодсон шүү дээ. Гэж утсан. Хөөе гэж утсан. Сүрэг өхрөөд явж байг. Би заавал ингээд улаастай дэрч ингээд би гоё ингээд сэтгэлээрээ нэг юм ингээд заасан үнээр баярлаа гэж хэлмээр. Тэгэд ингээд би бас ингээд боддоо ингээд ийм гоё юм сургууль зохион байгуулаад баярлаа гэж таа. So she says she really appreciates that you guys made this effort and they created this opportunity. Thank you. 6 цаг болох гэж байна. Тэгээд одоо бид нэр гараа явах гэж байна. English camp маань дуусчихсан. I know she's vlogging. Анда Юу? Ой би ингэж харагдаж байгаа. Тийм бид нэр одоо гараа явж байна. English camp дуусгасан, амжилттай дуусглаа. Тэгээд хамгийн сүүлд хүүхдүүдийн төлөө залбирсан. Тэгээд they're so adorable and бүр амар хөөр байсан амар.
We're planning to go to university. They have tradition of taking a picture with a flag. Did we get the song? Guys. Дахиад нэг маргааш дахиад уул руу гараад ирэхий. Өчтөр яг гарсан шиг уул руу гараад ирлээ. За тэгээд энэ ч зүгээр бид нар яагаад дахиж гарч ирсэн бэ гэхээр бөөнөрөө одоо энэ удаад бүр олол байгаа байхгүй. Тэгээд олоолаа зураг даруулах гэж гарч ирж байгаа. Тэгээд энэ зурган дээр ч ихсэн ингээд байхгүй хүмүүс байгаа. Нэг манай найз маань өвдчихсэн. Тэгээд цааш бодолтой үлдсэн. Тэгээд саруул бас байхгүй. Одоо ингээд дагаа хитэр ингээд зураг даруулах. Хоол руу гарчихсан. Өчтөр хоол руу зураг даруулах. Тэгээд болоо. Баштай. Дахиад ороод баштай бас гоё зураг даруулаа. Гэтэ өчтөр ч юм уу баг гэж бодсон. Өчтөр маш их үзэх хойш байгаа. Энд чинь. Брайан банасаас үнийг ингэж яриад. Тэгээд хойш та ингэж байцсан зав өчтөр. Өнөөдөр тэгээд бодох баг гэж бодсон. Тэгээд өнөөдөр бодох би нуул дээр шууд бодлаа. Тэгээд хин төрсөн зүйл байхгүй. Өнөөдөр миний аутфит багш гэж бодсон. Миний аутфит. Өнөөдөр би юу гомсон. Өнөөдөр Өнөөдөр маш гоё зүйлсүүд харлаа. Олон хүүхдүүдээс English camp дээр байсан олон хүүхдүүд ингээд амар хөргөө. Бурхныг хүлээж, Есүсийг хүлээж аваад. Тэр ингээд ажил ингээд харангуйд ингээд амар гоё. Үнэхээр эзэн ингээд ажилдаг. Тэгэхээр эзэн бол үнэхээр амьд бурхан. Амьд эзэн. Тэгээд миний хийж байгаа зүйлгээд байхгүй шүү дээ. Яг миний багийнхан амар урамшуулдаг ингээд урмаар бол үнэхээр ингээд итгэж чаддаг хүмүүс. Тэгэхээр үгээр бол үнэхээр дэмжиж чаддаг хүмүүс. Би өөртөө ингээд хангалттай гэж мэдэхгүй байхад хангалтгүй гэж ингээд мэдрэл хангалттай сайн ингээд байхгүй тий. Яг би энэс ч ингээд сайн байх боломжтой шүү дээ гэж ингээд бодох тэр үед ингээд манай багийнхан бүр үнэхээр амар сайн урамшуулж чаддаг. Тэгээд тэр үед хүртэл ингээд яа зөв манай багийнхан зүгээр л амар юм дулаахан хүмүүс амар дулаахан. Тэгээд үнэхээр sweet хүмүүс юм. Тэгээд үнэхээр амар их ажил. Үнэхээр эзэн зүгээр амар ажилдаг. Дахиад 2 дахь удаа. Тэгээд өөрийгөө гоцох ер нь аль хэрэг. Байгаль харсан ч амар гоё. Зураг даруулах гэж байна. Get over here, Emily. Yay! Okay. I'm Erin and I'm 20 and Sarah's the best translator I've ever met in my life. Yeah. Hey, my name is Brooke. I'm 23 and Sarah has let me be her friend. Yeah, you can. Mini, Nadik, Joseph Girik. Oh, yo! Sarah is cool. Yeah. Open my eyes. Hold it a little lower. And sweet. Everyone do their best. Give me a mog face. Please, give me a. Wait, can we do this? She's taking a bunch. Can we do the smile again and just do like a countdown? It's hard. If you can. Oh, Adrian. Oh, Everybody's. Yes. So? Focus well. Where should I target the light? Joey, can you help him? This is scary. Yeah, it's okay. I'm just caressing Austin right now. I'm gonna not do that. Until it's time for the picture. No, you. Joey, can you please? Is that good? Oh, that was scary. One more. Маш хүчтэй. Зүгээр л юм уу амар хүчтэй байдаг. Амар хүчтэй юм. Галзуу. Тэгээд энэ ч бас нэг юм нөгөө Young Life-ийн лидер байдаг. Young Life Америкт Young Life-аар үйлчилдэг лидер. Тэгээд таарсан. Тэгээд бид хоёр юу яагаад Young Life-ийн
Yes. I was with Hope during this part, so I missed prayer. I was praying for Emerald. I'm crying. I mean, it's a pretty big target. It's kind of hard to miss. You blocked half the view today. I hate to say it. I do that when I'm recording my phone video downstairs because she sounds like that legitimately. No, I did that. I did that while Austin was at the house. Арай олон идээд дуусчихсан. Дүгнэлтээ хийсэн. Дүгнэлт хийдэггүй бид нэр арай болгоо. Тэгээд дүгнэлтээ хийчихсэн. Тэгээд одоо зочид бодол руу буцаа юм. Тэгээ өнөөдөр манай зочид бодол байх нь бол сүүлийн өдөр. Тэгээ маргааш бид гарна. Тэгээд гараад бид нар машин айлуудынх руу яваад айлуудынхаар яваад тэгээд сайн мэдээ хуваалцсан. Сайн мэдээ хуваалцсан. Тэгээ майхан хоног өдрүүд амар сонирхолтой байх гэж бодсон. Юу ч гэсэн манай майхантай явах аялал маань гоё болох байх. Тэгээ аялахгүй тийм амар одоо газар манзар үзэл. Тэгэхгүй гэхдээ ер нь явж байхдаа газар үзэн одоо айлуудынхаар явж байхдаа газар үзэх байх. Тэгээд ер нь аль тэгээ энэ амар шуугантай байна. Why do Christians love casual heresy? Одоо бодлоо руу очоод дахиад тичингтэй үг заана. Биднэрт орой болгоо. Окей. Эхний хоёр арай үг заагаагүй. Тэгээ өчигдөр үг заасан. Өнөөдөр бас орой үг заана гэж юм. Тэгээд ер нь орой болгонд үнэлт хийдэг, орой болгон залбирдаг, орой болгон тийм. Тэгээд зарим үедээ залбираад дуусдаг, зарим үедээ болохоор тичингтэй байдаг. Тэгээ тичинг нь жоохон ингээ урт. Тэгээ бид нэр яг гайгүй л ахaltaа. Гэтэ гоё. Өчигдөр бол гоё харь хэлний талаар заасан. Өнөөдөр болохоор бас өөр сэдв байгаа бах. Get in the middle. Get in the middle. Yeah. Get in the middle. All right, make sure you can see everybody, okay? Is everybody in there? And then you pull a little bit. Say 1, 2, 3. За тэгээд би 2 дугаар Коринт 5:17-г хуваалцмаар санагдлаа. Тэгээд бид Бурхны дотор бид түүний хүлээж авсан хүмүүсүүдийн хувьд яг одоо хийн биеглэр шинэ хүмүүс яг тэр шинэ амьдралтай болсон тэр хүмүүс байгаа даа. Тэгээд бидний хуучин тэр дүр төрх хуучин амьдрал бид нар итгэхээс өмнө ямар байсан тэр бүх зүйлс өнгөрсөн юм аа. Харин одоо Христ бидрийг шинэ болгосон бид нар шинэ бүтээлүүд гэдгийг санах хэрэгтэй юм аа гэдгийг хуваалцмаар санагдлаа. Тэгээд энэ бичлэгийг дуустал нь үзэж үнэхээр энэ бичлэгтэй хамт байгаа үзэж байгаа чамд тэгээд та нарт бүр маш их баярлалаа гэж хэлмээр байна.